Сайн байцгаана уу? Тойм нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Авилгатай тэмцэх газрын 20 жилийн ойг тохиолдуулан зарим онцлог ажлуудыг тоомлон үргэж байгаа билээ. Мөрдөн шалгах чиглэлээр энэ хугацаанд хийсэн ажлуудыг тоомлон үргэхээр бэлтгэлээ. Авилгатай тэмцэх газар байгуулагдахаас өмнөх үеийн статистик мэдээллийг эргэн сүхий. 1995-аас 2006 онд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн албан тушаалын хэргийн судалгаанаас үзвэл нийтдээ 2030 хэрэг бүртгэгдсэн байдгийн байна. 11 жилийн хугацаанд 2030 хэрэг. Хамгийн ихтэй нэг жилд 253 хэрэг бүртгэгдэж байсан бол зарим монд хээл хавхуул өгөх, хээл хавхуул зуучлах гэмт хэрэг огт бүртгэгдэж байгаагүй байна. Авилгатай тэмцэх газар байгуулагдаж 2007 оны 9-р сард мөрдөн шалгагчийг үргийг хэрэгжүүлж эхэлснээр 2025 оны 12-р сарын 31-ний өдрийн байдлаар нийт 14429 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Энэхүү 19 жилийн хугацаанд 14429 хэрэг шалгасныг дундчлан авч үзвэл нэг жилд 760 гаруй эрүүгийн хэргийг мөрдөн шалгасан байна. 2007-оос 2025 онд гэмтэргийн шинжтэй 15098 гомдол мэдээллийг шалган 5328 гомдол мэдээлэл хэрэг бүртгэлтийн хэрэг нээж эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байна. За харин 7527 гомдол мэдээлэл эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах 1654 гомдол мэдээллийг хариаллын дагуу шилжүүлэх саналтаагаар прокурорын байгууллагад шилжүүлсэн байна. Өнгөрсөн 20 жилээс зарим оныг онцлон авч үзвэл 2023 онд хамгийн олон буюу гэмтэргийн шинжтэй 1670 гомдол мэдээллийг шалгаж 701 гомдол мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэсэн нь бусад онуудаас мөн өндөр үзүүлэлт болж байна. Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан 2810 эрүүгийн хэргийг шүүхэж шилжүүлэх саналтаагаар 4391 хэргийг хэрэгсэхгүй болгох 879 хэргийг хариаллын дагуу шилжүүлэх саналтаагаар прокурорын байгууллагад хүргэсэн байна. За мөрдөн шалгасан 14429 эрүүгийн хэрэгт нийт 13150 хүн холбогдсон шалгасан байдаг. За тэдгээрийг албан тушаалын ангиллаар нь авч үзвэл төрийн үйлчлэгээний 1664, төрийн захиргааны 2313, за төрийн тусгай албаны 2236, төрийн улс төрийн 1176 албан тушаалтан бол энгийн 5739 байна. 2007-оос 2025 онд нийт 2810 эрүүгийн хэргийг шүүхэж шилжүүлэх саналтаагаар прокурорын байгууллагад хүргүүлсэн. Анх 2007 онд 16 хэрэг шүүхэж шилжүүлж байсан бол энэ тоо жил тутам 4-5 дахин нэмэгцээр 2025 онд 367 эрүүгийн хэргийг шүүхэж шилжүүлэх саналтай шилжүүлсэн байна. Энэ нь дунджаар өдөр бүр нэг эрүүгийн хэргийг мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж байсан гэж хэлж болох юм а. 2008-аас 2025 онд 1478 хэрэг шүүхэж шийдвэрлэгдсэн байна. За энэ нь мөрдөн шалгаад шүүхэж шилжүүлэх саналтай хүргүүлсэн хэргийн 34.4% болж байна. Өнгөрсөн 20 жилд шүүхэж шийдвэрлэгдсэн авилга, албан тушаалын гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээсэн хүний тоо 1915 байна. Жилийн хугацаанд мөрдөн шалгасан авилга албан тушаалын гэмт хэргийн улмаас учирсан хохирлын дүн 28.3 их найт төгрөг болох нь тогтогдсон. Энэхүү хохирлын дүн жил бүр өөр байх бөгөөд хамгийн их нь 2020 онд 12.1 их найт төгрөг болох нь тогтогдсон. Авилгын гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад нөхөн төлөвлөх хөрөнгө битэмжлэг нь авилгатай тэмцэх газрын мөрдөгч нарын ажлын нэг хэсэг нь байдаг. Өнгөрсөн хугацаанд авилгатай тэмцэх газрын мөрдөгч нар нийт 3.2 их найт төгрөгийн хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад нөхөн төлөвлөсөн. 2022 онд 2.3 их найт төгрөгийн хохирлыг нөхөн төлөвлөсөн нь мөрдөн шалгах ажиллагааны 20 жилийн түүхэнд хамгийн өндөр үзүүлэлт болж байна. За тэгвэл мөрдөн шалгах ажиллагааны явцад 20 жилийн хугацаанд нийт 20.9 их найт төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгө бэлэн мөнгийг битүүмжлэн хамгаалсан байна. За 2020 онд 10.1 их найт төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгө бэлэн мөнгийг битүүмжлэн хамгаалсан нь одоогийн байдлаар хамгийн өндөр үзүүлэлт байна. Битүүмжлэн хамгаалах, хураан авах гэдгийг энгийн үгээр хэлбэл энэ нь царцаагдсан мөнгө бөгөөд тухайн авилгын гэмт хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэний дараа улсад нөхөн төлөгдөх магадлалтай мөнгөн дүн гэж ойлгож болно. 20 жилийн хугацаанд нийт 3.2 их найт төгрөгийн хохирлыг бүрэн нөхөн төлөөсний дээр нэмээд 20.9 их найт төгрөгийг улсын орлого болгох боломжтой гэж ойлгож болно. Гэхдээ шүүхийн шийдвэрийг
урьдчилан таамаглах боломжгүйг үзэгч та бүхэн ойлгон тунгаан үзье. Нөхөн төлөөсөн хохирол хаашаа очдөг вэ гэдэг асуулт гардаг. Тэгвэл энэ асуултын хариуг зөвхөн нэг оноор жишээ авч танилцуулъя. 2022 онд авилгын гэмт хэргийн улмаас 5 их найт төгрөгийн хохирол учирсан байдаг. Авилгатай тэмцэх газрын мөрдөн шалгах ажиллагааны явцад 2.3 их найт төгрөгийн хохирлыг нөхөн төлөөсөн. За эдгээрийг дараах байдлаар нөхөн төлөөсөн байна. Тухайлбал Сангийн яамны төрийн сангийн дансанд 2.9 тэрбум төгрөг, Хөгжлийн банкнд 767.4 тэрбум төгрөг, Дархан төмөрлөгийн үйлдвэр төрийн өмчит хувьцаат компанид 721.2 тэрбум төгрөг, Хөдлийн цемент шохоо төрийн өмчит хувьцаат компанид 235.4 тэрбум төгрөг, Эрдэнэт үйлдвэр төрийн өмчит хувьцаат компанид 647.2 тэрбум төгрөг, төрийн байгууллагын дансанд 242.4 сая төгрөг, улсын орлогод оруулсан хөрөнгө барилга байгууламж газар 244.9 сая төгрөг, иргэн аж ахуйн нэгжүүдэд 143.4 сая төгрөг. $2019 онд салхитын мөнгөний орд газартай холбоотой авилгын хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад 1.4 сая Америк долларыг авилгатай тэмцэх газрын мөрдөгч нар эд бүрийн баримтаар хураан авсан. Хаан улдүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тогтоолоор дээрх 1.4 сая Америк долларыг улсын орлого болгохоор шийдвэрлсэн. Авилгатай тэмцэх газраас 2021 оны 4-р сарын 7-ны өдөр Сангийн яамны төрийн сандах төсвийн орлогын дансанд шилжүүлсэн гүйлгээний баримтыг та харж байна. За өмнө нь хэлсэн жишээнүүд бол зөвхөн дотооддоо хураан авч нөхөн төлөөсөн дүн, харин гадаад улсад хулгайлагдсан хөрөнгийг хэрхэн буцааж авчирдаг талаар ярилцъя. За авилгатай тэмцэх хамгийн бодтой нийгэм шууд өөрөөгөөжтэй гэж хэлж болох үс хэсэг нь хулгайлагдсан хөрөнгийг буцаан төлөвлөх ажиллагаа байдаг. авилгын сүлжээ хил хязгааргүй болж офшор бүсүүдээр дамжин нуугддаг болсон өнөө цагт манай мөрдөгчид олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөж Аз намхан талын хөрөнгө буцаах сүлжээ буюу RNA-г тэргүүлэн дэлхийн жишгт нийцсэн хөрөнгө илрүүлэх, мөрдөх, тогтоох, буцаах ажиллагааг амжилттай хэрэгжүүлж байна. Юуны өмнө хөрөнгө хэрхэн гадагш хулгайлагддаг талаар сонирхуулъя. Хин нэг албан тушаалтан хууль бусаар олсон мөнгөө аль нэгэн санхүүгийн байгууллагад байршуулах бөгөөд тухайн санхүүгийн байгууллагын үйлчилгээг ашиглан гүйлгээ хийж улмаар хөдлөх, үл хөдлөх хөрөнгө, газар, лиценз, хөрөнгө оруулах байдлаар мөнгө угаадаг байна. Тэгвэл хулгайлагдсан хөрөнгийг хэрхэн илрүүлдэг вэ? Авилгатай тэмцэх газрын мөрдөн шалгах ажиллагааны эрч хүчийг санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны арга техниктэй холбон авч үзэж болно. Хэдэн хүнийг дуудан байцааж эсвэл цагдан хорих зэрэг мөрдөн шалгах ажиллагааны хэвшмэл ойлголт өнөө цагт хоцрогджээ. Сүүлийн жилүүдэд авилгатай тэмцэх газрын мөрдөн шалгах арга техник томоохон ахиц дэвшил гарсаар байгаа. Өөрөөр хэлбэл санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны арга, туршлага, олон улсын стандартад нийцүүлэн аргачлсан заавар, схемийг авилгын гэмт хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд 2017 оноос нэвтрүүлэн ашиглаж байна. За санхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд тусан мөнгөний гүйлгээ, санхүүтэй холбогдсон нэгтлэн бодлого бүртгэлийн зэрэг бүх талын үйл ажиллагаа, зохион байгуулалтыг судлах ажил юм. За гэмт хэрэг үйлдэгдэх явц дахь мөнгө өрнгийн хөдөлгөөнийг илрүүлэх, баримтжуулахад санхүүгийн мөрдөн шалгах ажиллагаа чиглэгддэг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөнгөний гарал үүсэл, эцсийн өмчлөгч хоёрын хоорондын холбоо, мөнгө хүлээн авсан хугацаа, хадгалагдаж буй байршил, байршуулсан банк санхүүгийн байгууллагын мэдээлэл зэрэг нь их сурвалжийг ашиглан гэмт хэргийг илрүүлэх нотлох баримтыг бүрдүүлж, улмаар баримтжуулагддаг байна. За эдгээр ажиллагаа хэрэгжүүлэхэд 5 шатыг ашиглаж байна. Мөрдөгчид үүнийг 5 давхар байшинтай адилхан зөвлөх нь бий. Эхний давхар буюу гомдол, мэдээлэл, лавлгаа судалгаанд үндэслэн суур гэмт хэрэгтэй холбогдолтой мэдээлэл цуглуулна. Хоёрдугаар давхарт дүн шинжилгээ хийх бөгөөд энд нээлттэй болон хаалттай мэдээллийн их сурвалжуудыг ашигладаг байна. За үүний дараа санхүүгийн мөрдөн шалгах ажиллагаа эхэлдэг бөгөөд дөрөвдүгээр давхарт олон улсын хамтын ажиллагааг идэвхжүүлнэ. Ингэхдээ эрх зүйн харилцан тусалцааны хүсэлтийг улс орнууд руу илгээдэг. За энэ эрх зүйн харилцан тусалцаа үзүүлэх чиглэлээр олон улсын гэрээний хүрээнд гадаад улсын нутаг дэвсгэрт мөрдөн шалгах тодорхой ажиллагааг үүсгэх явдал юм а. Одоогийн байдлаар авилгатай тэмцэх газраас гадаад улс орн руу 74 хүсэлт илгээсний 33-аас нь хариу ирүүлээд байна. Хэдийгээр хугацаа шаарддаг хэдий ч Америк, Европын холбооны улсууд болон олон улсад офшор бүсээр заллагдсан улс орнуудтай хамтран санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. За 5 дугаар давхарт хулгайлагдсан хөрөнгө буцаах ажиллагаа хийдэг. Хөдөлшгүй тогтоосон нотлох баримт, уугахгүй ажиллагаа
хууль эрхлэлтийн байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнд авилгын улмаас хулгайлагдсан хөрөнгийг эргүүлэн авчирдаг. За авилгатай тэмцэх газраас санхүүгийн мөрдөн шалах ажиллагааны чиглэлээр гарын авлага, арга зүй, практик туршлагуудыг 2019 оноос хойш нэвтрүүлж хэрэгжүүлсэн бөгөөд мөрдөгч нараа энэ чиглэлээр шат чатны сургалтанд тогтмол хамруулж байна. Үүний үр дүнд жилийн дараачаас буюу 2020 онд гадаад улсаас хулгайлагдсан хөрөнгө буцаах чиглэлээр өөрийн улсын сайн туршлагаар бусад улс орнуудад амжилттай жишээ болж чадсан юм а. Төрийн өмчит үйлдвэрийн удирдах албан тушаалтан хахуул авах гэмтэрэг үлдэж хахуулын мөнгөөрөө Лондонд орон сууц худалдан авсан байдаг. Үүнийг Лондонгийн хэрэг гэж нэрлэдэг. Лондонгийн хэргийн хохирол нь 6.4 тэрбум төгрөг. Задлаад үзвэл дээрх орон сууцнаас гадна 1.8 тэрбум төгрөг бэлнээр 269 сая төгрөгийн үн бүхий үл хөдлөх 2 хөрөнгө байжээ. Валютаар тооцоход 4.7 сая $4 болж байгаа. Авилгатай тэмцэх газар энэ хэргийг 2019 оноос эхлэн шалгаж, улсад учирсан дээрх хэмжээний хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад нөхөн төлөвлөсөн юм а. Ингэснээр Лондон хотдох 116 ам.м талбайтай орон сууцыг тухайн албан тушаалтны хахуулт зурчуулсан төрийн өмчит үйлдвэрийн өмчит шилжүүлэхээр төрөөс шийдвэрсэн байдаг. Одоо уг орон сууцыг түрээслэн түрээсийн орлогыг нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхдийн асрах төвийн үйл ажиллагаанд зарцуулж байна. Өөр нэг жишээ. Авилгатай тэмцэх газрын мөрдөгчид Дэлхийн банктай харилцан мэдээлэл солилцох замаар гадаад улс орны ижил төстэй байгууллагатай хамтран ажилласнаар захим эрүүл мэнд төслийг гүйцэтгэгч гадаадын аж ахуйн нэгж нь хуурамч бичиг баримт бүрдүүлэх замаар сонгон шалгаруулалтад шалгарч улмаар гэрээн тусгацсан төслийн хөрөнгийг үр дүнгүй захин зарцуулж улсад их хэмжээний хохирол учруулсан болохыг тогтоон уг компаниас 1.7 сая $1 хохирлыг Монгол улсад эргүүлэн төлөвлөсний зэрэгцээ улсын төсвөөс дээрх зээлийн төлбөрийн хөв төлж байсныг зогсоосон юм а. Энэ мэт Мэн арлын, Виржиний арлуудын, салхитын мөнгөний ордын, эрүүл мэндийн төслийн зэрэг хэрэгүүдийг мөрдөн шалгаснаар 2017 оноос эхлэн буцаан авчирсан хохирлын мөнгөн дүн одоогийн байдлаар нийтдээ 13.9 сая $Америкт хүрээд байна. Авилгатай тэмцэх газрын мөрдөгчид авилгын хэрэг илрүүлэх, мөрдөн шалгах, шийдвэрлэх явцдаа хохирол нөхөн төлөвлөлтөд давхар онцгойлон анхаарч ажиллаж байгааг энд зайлшгүй дурдах ёстой. Хэрэг хэн шийдвэрлэх ажиллагааны явцад гадаад улс руу оргон зайсан этгээдийг Монгол улсын олон улсын гэрээ, хууль тогтоомжийн хүрээнд буцаан авчирч хариуцлага хүлээлгэх шувуу ажиллагааг авилгатай тэмцэх газар гүйцэтгсэн. Эрүүг эрэг шалгадаж байх үедээ оргон зайсан 3 сэжигтэн 17 яллагдагч, эрүүг эрэг үүсгэж ялагчаар татан шалгах шаардлагатай 10 хүний мэдээллийг нэгтгэж тухайн хүмүүсийн байгаа газрыг олж тогтоох зорилгоор эрен сурвалжлах ажлыг дотоодын болон гадаад улс орны ижил чигүүр бүхий байгууллага гэмтэрхтэй тэмцэх албатай хамтран зохион байгуулсан юм а. Нэр бүхий этгээдүүдийн жагсаалтыг хил хамгаалах байгууллагад хүргүүлж, хилээр гарсан орсон мэдээллийг гаргуулan авах, дипломат гадаад паспортыг хүчингүй болгох хүсэлтийг холбогдох байгууллагад илгээж, эрх бүхий байгууллагуудад мэдээлэл хүргүүлэх, оргон зайсан этгээдүүдийн байгаа улс оршин суугаа хаягийг тогтоох, нээлттэй болон хаалттай их сурвалжуудаас мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх, Интерполын шугамар улаан цэнхэр буланд зар мэдээллийг олон улсад зарлуулах, эзэмшиж ашиглаж байгаа арилжааны банк дахь дансны гүйлгээг хянах зэрэг арга хэмжээг хэрэг тус бүрт авч хэрэгжүүлсэн. Шувуу ажиллагааны хүрээнд Филиппин улсаас 1, Бүгд найрамдах Хятад ард улсаас 2, Унгар улсаас 1, Бүгд найрамдах Солонгос улсаас 3, Серб улсаас 1, Герман улсаас 1, Австрали улсаас 1, Турк улсаас 2 нийт 12 этгээдийг Монгол улсад эргүүлэн авчирсан байна. Авилгатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн албан хэрэгцээнд сүүлийн үеийн дэвшлэн технологиг ашиглаж байна. Тухайлбал таньж олуулах ажиллагаа явуулах боломжтой тусгаалan бэлтгэсэн өрөө, полиграф, дайны 4 програм, мөнгөний сериал унших, хэвлэх, мөн програм хангамж ашиглан валютын сериал дугаарыг хуулж авах боломжтой мөнгө тоологч, захин төхөөрөмжийг утасгүй сүлжээнээс хамгаалсан ууд цүнх, хяналтын камер, огноо болон өрөөний температур хэмжих электрон цаг зэрэг хүний эрхийг хангасан мөрдөн шалгах ажиллагааг аюулгүй шуурхай явуулах байцаалтын өрөө орчин нөхцөлийг бүрдүүлээд байна.
Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгуулахаар авилгатай тэмцэх газрын мөрдөгчөөс мөрдөгчийн мэдээллийг тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн байгууллагын эрх бүхий албан тушаалтанд хүргүүлдэг. Энэ нь гэмт хэрэг дахин үйлдэгдэхгүй байх, гарч байгаа шалтгаан нөхцөлийг арилгахад чиглэсэн арга хэмжээ бөгөөд энэ хүрээнд 2019 оноос өнөө хүртэлх хугацаанд нийтдээ 1057 мөрдөгчийн мэдээлэл бичиж, уг мэдээллийн мөрөөр авилгатай тэмцэх газрын урьдчилан сэргийлэх соён гэгэрүүлэх хэлтсээс авилгаас урьдчилан сэргийлэх суурь шалтгааныг арилгах үйл ажиллагааг зохион байгуулж байна. Авилгатай тэмцэх газар таныг сонсож байна. Та авилга ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой гомдол мэдээллээ 1110 дугаарт өгнө. Авилгатай тэмцэх газар. Авилгачдын халаасанд орсон мөнгө бол угтаа та бидний төлсөн татвар Монгол улсын баялаг юм а. Авилгатай тэмцэх газрын мөрдөгчид офшор бүсээс, нууц данснаас эсвэл бэлэн мөнгө хэлбэрээр хураан авсан хөрөнгө нь төрийн сангийн дансанд орсноор боловсрол, эрүүл мэнд, дэд бүтц зэрэг нийгмийн суурь салбаруудад зарцуулагдах хөрөнгө санхүүгийн боломжийг нэмэгдүүлж, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх бодит их усар болтгоо. Авилгатай тэмцэх газрын мөрдөгчдийн мэргэжлийн ур чадвар, олон улсын түншлэл, цуцалшгүй тууштай тэмцэл нь авилгачдын хувьд гисгээл ард түмний хувьд итгэл найдвар болон үлдэх болно. Энэ бол зүгээр нэг мөрдөн шалах ажиллагаа биш. Энэ бол Монгол улсын ирээдүйн төлөөх хуулийн засаглалыг бэхжүүлэх ариун үйлс юм. Энэ тэмцэл амар хялбар биш. Офшор бүсийн нууцлал, олон улсын эрх зүйн зохицуулалтын ялгаа, зайлшгүй цаг хугацаа шаардлагах мөрдөн шалгах ажиллагаагээд олон бэрхшээл байгаа. Гэвч энэ хүртэл явж ирсэн Монгол улсын туршлага бас бий. Хулгайлагдсан хөрөнгө буцаж ирдэг. Энэ нь зөвхөн мөнгө иргэн ирж байгаа хэрэг биш, харин Монголын нийгэмд шударга ёс, итгэл найдвар, гэрэл ирээдүй иргэн ирж байгаагийн илэрхийлэл юм. Авилгатай тэмцэх газрын тойм нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарыг үүгээр өндөрлөе. Дараагийн сэдвээр иргэн уулзтлаа. Түр баяртай.